Өдрийн мэдрэг үзэгчдээ Улаанбаатарт 14 цаг болсон байна. Төр иргэний холбоос гүр шууд нэвтрүүлэг танд хүрч байна. Бид өнөөдөр хөнгөлтэй эмийн үнийн жагсаа нэрэнд жагсаалтанд нь өөрсдөө орсонтой холбоотойгоор студид зочинтой ярилцаж мэдээлэл хүргэнэ. Манай өнөөдрийн зочин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эмийн үнийн бодлого хөнгөлтэй эмийн жагсаалт хариуцсан мэргэжилтэд Оёнбат оролцож байна. Танд энэ өдрийн мэнд төргий. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Тэгэхээр хөнгөлтэй үнийн эмийн жагсаалтанд өөрчлөлт орлоо гэж нийт хэдэн нэр төрлийн эмэнд багтсан бол энд нь бас хүүхэд том хүн гэдээ ялгаатай байх тий. Хөнгөлтэй эмийн жагсаалт нь 2018 оны 6 сарын 25-ны өдөр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 10 гэсэн дугаартай тогтоолоор насанд хүрэлтийн нийт 171 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн хүүхдийн 61 ерөнхий нэршлийн 170 ерөнхий худалдааны нэртэй багтсан байгаа. Ойролцоогоор 30-аас 80% хүртэл хөнгөлсөн байгаа. Яг тодруулах юм бол шинээр жагсаалтанд багтж байгаа юмуд нь ямар судалгаатай хийгддэг юм бол ер нь хүмүүсийн хүсэлтийн дагуу судалгаагаа хийж шинэ жагсаалтаа гаргасан байдаг болоо яг онцолж хэлэх юм бол ямар юмуд багтсан байгаа вэ? Энэ жагсаалтанд орсон юмнууд нь бол бүгд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн юмнууд байгаа. Тэгээд энэ юмнуудыг нь бол энэ эмийг оруулах ч юм уу тэр эмийг болиё гэсэн ямар нэгэн шалгуур тавиагүй бүх Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн юм чанартай гэж үзэж байгаа учраас бүгдийг нь оруулсан. Тэгээд нийт оруулсан эмэн дээр бол вен анализ гэж хийсэн байгаа. Вен гэдэг нь болохоор В гэдэг нь болохоор амин чухал юм. Е гэдэг нь болохоор essential буюу шаардлагатай юм. Тэгээд N гэдэг нь болохоор nice to have юм эсвэл ер нь байхад боломжийн юмнууд. Энэ шалгуураар бол 1072 эмэн дээр бол анализ хийгээд тэгээд тухайн шалгуураар бол Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан юмнууд байгаа. Бүртгэлийн хугацаанд дууссан юмнууд байгаа. Тэр юмнууд нь хасаад үлсийг нь оруулсан байна. Хуучин жагсаалтаас бол нийт 260 гаруй эмийг хассан. Учир нь бол жаргүй олгодог юм байсан. 2000 зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалт шинээр батлагдаад тухайн жагсаалтанд бол жаргүй юмнууд бол бүгд тасагдсан учраас энэ жагсаалтанд бол 260 гаруй жаргүй эмийг хасаад 350 гаруй шинээр эмийг оруулсан байна. Жаргүй эм гэхээр хүн эмийн сангаас жаргүйгээр өөрөө худалдаж авдаг болохоор хөнгөлтөө бичүүлэх шаардлагагүй гэж үзээд хассан байна тийм үү? Тэгээд зайлшгүй шаардлага ерөөхдөө бол энэ хөнгөлтэй эмийн жагсаалтыг бол гаргахдаа зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг бол үндсэндээ баримталдаг. Зайлшгүй шаардлагатай эмийг бол төрийн захиргааны төв байгууллагын эрүүл мэндийн яамд баталдаг. 3 жил тутамд баталдаг байгаа. Тэгээд тухайн жагсаалтыг бол гаргахдаа бол олон улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг үндэслэн Монгол нин тэргүүлэх 5 тэргүүлэх өвчнүүдийг бол үндэслэн. За тэгээд тиймэрхүү үндэслэл. Тэгээд манай Монгол улсын зах зээлд тасралтгүй хангад нийлүүлж байгаа юмнууд гээд энэ бүх үзүүлэлтүүдийг үндэслэж хагаад тэр юмнуудыг оруулдаг. Тэгэхээр жишээлбэл хөнгөлтэй эмийн жагсаалтаар би өрхийн эмнэлгээс эм бичүүлж авлаа гэхэд мэдээж өндөр үнийн дүнтэй эмээл хөнгөлүүлэх сонирхолтой байдаг. Тэгэхээр та сая хэлж гэн 3 жилдээ судалгаа хийгээд шаардлагатай эмийн жагсаалтаасаа гаргадаг гэж байна. Яг шаардлагатай эмийн жагсаалтынхаа судалгаанд нь нийт жор бичүүлж байгаа хүмүүсийнх нь эрүүл мэндийн нэгдэл дээр өрхийн эмнэлэг дээрх судалгаанд багтдсан болов эсвэл эмийн сан дээр борлуулагдаж байгаа эмийн жагсаалтаас нь харж судалгааг гаргадаг юм болоо. Яагаад ингэж сууж яах гэхээр ингэж байна л да. Нийтлэг хэрэгэлдэг юмуд нь зарим эм нь хямдхан байдаг байдаг л да. Жишээлбэл 300 400 төгрөгийн эм нь хөнгөлтэй эмийн жагсаалтанд байдаг. Хөнгөлтөөр бичээд өгдөг. Тэр эмийг 40-50% хөнгөлүүлэхээс илүү нэг капсулч гэдэг юм уу нэг хайрцагаараа 20 эдэн мянга 30 эдэн мянган төгрөгийн эмийг би 50% хөнгөлүүлэх нь надад илүү ач холбогдолтой сонирхолтой байдаг. Гисэн хэдий боловч эдгээр юм нь жагсаалтанд байхгүй гэдээ хөнгөлөгддөггүй ч гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ судалгаа нь үнэхээр бодиттой байж чадчихэв нүү? Судалгааг нь яг ямар процедураар гаргадаг юм бэ? Судалгааг бол эмийн судалгааг бол манай Монгол улсын даатгалаар өгдөж байгаа нийт эмэн дээр бол судалгаа хийдэг байгаа. Тэгээд тэрэн дээр хамгийн их гарсан юмнууд. Тэгээд тэр нь бол нийт даатгалын 70%-ийг бүрдүүлдэг. Тэр эмнүүд дээр бол бас судалгаа хийгддэг. Тэгээд зайлшгүй шаардлага манай Монгол зөглөн тохиолдож байгаа өвчнүүд. Тэгээд тэрэн дээр нь бол хамгийн их гарч байгаа юмнууд. Тэгээд судалгаа бол
эмийн сангийн одоо сан дээр бол тулгуурлахгүй даатгалаар олгогдсон нийт жагсаалт нь байгаа. Тэгээд тэр мэдээний сан дээр бол тулгуурлаж хийгддэг байгаа. Тэгээд мэдээж үнийн хувьд бол үнийг яаж баримталдаг гэхлээр гал ерхий газраас мэдээлэл авна. Эм ханганы нийлүүлэх байгууллага, эмийн холбоод, эмийн сангуудаас үнийг аваад дундажлаж гаргадаг байгаа. Одоо нийт эрүүл мэндийн даатгалаас олгодох дээд хэмжээ гэж байгаа шүү дээ, тий. Тэгээд ерөнхийдөө бол одоо манай Монгол улсад бол нийт даатгалд орсон юмуд нь бол дандаа генерик юмнууд байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо адилхан найрлагатай худалдааны нэр нь өөр юмнууд байгаа. Тэгэхээр шинэ жагсаалтанд бол энэ нэмүүдийн хөнгөлдөх хувь хэмжээг бол тогтоохдоо хамгийн одоо хямдхан үнэтэй эмийн 80% нь тохирсон одоо үнийн хөнгөлөөд тэгээ яг тэр хэмжээнд нь дүүцгээс бусад эмийн ч гэсэн ижилхэн өнгөсөн байгаа. Тэгээд тухайн эмч нь бол жарган дээр ерөнхий нэршлэр бол бичиж өгнө. Үйлчлүүлэгч бол одоо эмийн сан дээрээсээ тухайн ерөнхий нэршил багтсан эмнүүдээс өөрөө сонгоод авч болно. Тэрэнд нь бол үнэтэй эмч багтсан байгаа, хямдхан эмч багтсан байгаа. Яг саяных дээр би нэг сонирхолтой жишээ танаас соёл та. Жишээлбэл өрхийн эмнэлэг ажиллахгүй амралтын үеэр, баярын үеэр нэг кейс байна л да. Хүүхэд нь өвдсөн байна. Энэ тохиолдолд яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид үзүүлээд за нэг хүүхдэд үйлчлдэг ягаан тэмдэргээ байдаг штэ карт, эмнэлгийн карт. Энэ дээр нь өрхийн эмнэлгийн эмчид бол рецептний цаас байдаг юуны яаралтай тусламжийн эмчид байдаг юм байна. Тэгээд ягаан тэмдэр дээр нь одоо танаа хүүхдэд ийм эмчилгээ бичлээ гэд эмийн бичээд өгсөн байна. Энэ эмийн сан дээр очиод авъя гэхээр нөө жорыг нь хураагаад авдаг болсон шүү дээ. Жортой олгогддог эмийг. Тэнгүүд жорын цаасан дээр бичигдээгүй тэмдэр дээр ч бичигдсэн байна. Эми чи одоо эмийн сан олгож чадахгүй нэ. Та энэ жороо өрхийнхөө эмнэлэг дээр очиод жорын цаасан дээр бичүүлээд ирээ гэсэн шаардлага тавьсан байна л да. Тэгэхээр одоо энэ зохицуулт нь ямар байд юм бол гэдэг л их эргэлзээтэй болоод байгаа хгүй. Тэгэхээр энэ хүн одоо нөө жаргуугаар эмээ авч чадахгүй хүүхдийнхаа эмийг одоо тодорхой хүлээж ээжээж өрхийн эмнэлгийг ажилласан ажлын цагаар очиж бичүүлэх хэрэгтэй болоод байна л да. Тий, өрхийн эмнэлэг бол ерөөхдөө зарчим нь бол тэгж явж байгаа л да. Захим жорыг бол өрхийн эмчнэр бичиж байгаа. Өрхийн эмчнэр бол 6 код бүхий дугаар өгж байгаа. Тэгээд 2018 оны 6 сарын 29-ноос эхлээд эрүүл мэндийн сайдын А262 гэсэн дугаартай захим жорын системийн талаар ийм захимаар эмийн жор бичих олох зааврыг баталсан байгаа. Тэгэд энэ зааврын дагуу одоо бол цаасаар явах юм шаардлагагүй болсон. Өрхийн эмчийн бичиж өгсөн 6 оронтой кодоор 1-3 хүртэл эмийн сангуудаар үйлчлэх боломжтой байгаа. Ер нь бол өөрөө чинь түрүүн хэлснээр бол одоо яалтай түргэн тусламжийн эмч нэм биччихлээ. Тэгэхээр даатгалаар авъя гэвэл яалтчгүй өрхийн эмчээр бичүүлэхээс өөр аргагүй л дээ. Даатгалгүй ч гэсэн нөгөө юу яадаг жоргуугаар олгодоггүй юм тэгэхээр авч чадахгүй гэсэн үг юм болоо. Эсвэл жор нь тэр цаасыг хурааж авах шаардлагатай байдаг. Тэр шаардлагагүй болсон учраас цаас бол нэгдүгээр хэрэггүй болсон. Заавалчгүй одоо эмчид үзүүлээд үзүүлсэн юм одоо тэр хүчнийхээ түүхийг өрхийн эмчээс үзүүлж байгаа өрхийн эмчээр бол бичүүлж авах. Тийм зохицуулалттай гэдэг. Ер нь хөнгөлтэй эмийн жороор олгогдож байгаа юмуд хэдээс хэдэн хувь бид юм бол дээдл нь хэдэн хөнгөлт юм бол тэр тухайн одоо жишээлбэл хамгийн багадаа хэдэн хөнгөлдөг гэдэг. Бодлогын түвшинд бол одоо би сая ярьсан шүү дээ вен анализ хийсэн гэдэг. Вен анализын зайшгүй нийгмийн амин чухал шаардлагатай эмийг бол 80% хөнгөлсөн. Одоо шаардлагатай эм гэж байгаа одоо essential гэдэг тэр эмийг бол одоо 50-аас 50% хүртэл хөнгөлсөн. За боломжийн байх, боломжийн nice to have гэдэг вен анализын тэр эмийг бол одоо 30% хүртэл хөнгөлсөн. Гэхдээ бас хөнгөлөгчдөө одоо тэтгэврийн насны ч юм насны хязгаарыг одоо үнэлээ. Дээрээс нь ядуу тэтгэврийн настай хүмүүст зориулсан эмнүүдийг бол 50%-аас бууруулаагүй. Хөнгөлтэй авиг. Тэгээд дээрээс нь антибиотик гэж байгаа. Одоо орчин үед бол нянгийн таслал аягүйх гарсан байгаа. Тийм учраас эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор нянгийн эсрэг гэмн антибиотик бол 30-аас 50% хооронд бол хөнгөлцсөн байгаа. Тэгэхээр хөнгөлтэй эмийн жагсаалтаар эм авахын тулд заавал сарын эхэнд бол хандах ёстой гэдэг нэг юм хандлага байна шүү дээ тий. Тэгэхгүй бол одоо нөө санхүүжилтанд дууссан ингээд өрхийн эмнэлгийн бичээд өглөө гэхэд эмийн сан дээр нь очихоор санхүүжилтанд дууссан ингээд олгогддог. Яг одоо журмандаа яаж заасан байдığım болоо. Журмандаа бол сарын эхэнд олгоно гэсэн үг байхгүй. Тухайн сарын эхэнд олгож байгаа нь бол тэр эмийн сангийн одоо өөрийнх нь зохицуулт байгаа л да. Гэтэ яг эмийн сангийн бол буруу бас байхгүй.
сарын эхэнд гэдэг нь миний бодлоо ойлгож байгаагаар бол тэтгэврийн одоо бууж байгаатай холбогдлолтой сарын эхэнд гэж тавьсан. Ер нь бол эмийн сан бол одоо сарын турштай бол тэр тухайн сардаа бол одоо өөрийнхөө төсөвтөө багтаад эмийн заавал олох ёстой л доо. Заавал өдөр хоног заах ёсгүй. Хүмүүс болохоор сарын эхэнд гэж ойлгоод өөртөө зөвхөн тэтгэврийн насны гэхгүй бус насны хүмүүс ч гэсэн сарын эхэнд гэж ойлгоод өрхийн эмнэлэг дээр очиж аюух ачаал дараал үүсгдэг. Тэгэхээр ингээд өрхийн эмнэлэгт ч гэсэн одоо аюух ачаалтай иргэдэд ч гэсэн аюух бухимдал үүсдэг. Тэгэхээр ер нь бол одоо сарын турш бол олохын заавал ихний өдөр гэсэн тийм журам тогтоох шийдвэр бол байхгүй. Тэгэхээр жишээлбэл мэдээд сарын эхэнд л хүн өвддөг гэсэн үг биш шүү дээ, тий. Тэгэхээр яг өрхийн эмнэлгийн тухайд өрхийн хэмжээний тухайд ч гэдэм үү одоо сардаа тэдэн хэмжээний одоо нэг таны түрүүний хэлсэн нэршлүүд дээ шүү дээ, тий. Энэ нэршлээс нь энэ нэршлээс нь тэдэн ирсэж бичих ёстой ч гэдэм үү. Нөгөө эмийн сан дээр бол сая санхүүжилттэй холбоотой гэж ярьж байна, тий. Санхүүжилтийг нь яг хэрхэн яаж одоо хуваарлт юм бол жишээлбэл яг ижил тоо мөнгөн дүнгээр санхүүжүүлд юм эсвэл хүн амынхын тоон хуваарлт юм уу яад энэ хүртээ хэмжээ нь ямар хөө дээ. Монгол улсын хэмжээнд нийт 861 эмийн сан эрүүл мэндийн даатгалын ерхий газарт гэрээ байгуулсан өнгөлтэй эмээр олох. Тэгээд 364 эмийн сан нь бол нийслэлд байрлаж байгаа. За тэгээд энэ эмийн сангууд бол тухайн эмийн сангийн байрлаж байгаа байршлаас нь хамаарат, хүн амын нэвтэрчлээс нь хамаарат тэр эмийн сангийн төсвийг бол тогтоож өгдөг байгаа. Судалгаа хийгээд. Тэгээд тэр төсвийнхаа хүрээнд бол одоо тухайн эмийн сан бол сарын туршдаа эмээ олох ёстой. Гэхдээ манай Монгол улсын хувьд бол одоо хөнгөлтэй эм олгодгүй бас өрх хороод байдаг. Тэгээд бодлогын түвшинд бол одоо манайх тэр одоо 32 өрх байдаг. Одоо хөнгөлтэй эм олгодгүй тэр одоо байршил байгаа эмийн санд бол бас бодлогын өрөөнд бас дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд юу гэж асуу. Эмийн сангийн нөгөө юу гэж яриад байгаа тойлоо те. Мөнгөн дүнгийнх нь те. Харилцаа адил өөр. Тийм тэгэхээр бидний сайн нийлснээр бол одоо хаана байрж байгаа хичнээн эмийн сан байрж байгаа хүн амын нэвтэрчээс нь хамаарат төсөв нь бол өөр тогтоож өгсөн байгаа. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын ерхий газар нь бол 2017 оны статистик үзүүлэлтээр нийт 3 сая хүн амд 30 тэрбум хүртэлх төгрөгийн хөнгөлөлт олгосон байгаа. 2018 онд бол тэр хөнгөлөлтийнхаа төсвийг бол нэмсэн. Чагсаалтаа шинжилсэн. Тэгээд одоо заашгүй шаардлагагүй жаргуу юмнуудыг бол хасаад өшөө нэм чухал юмыг нэмж оруулж өгсөн. Тэгэхээр эмийн хүртээмж бол сайжирна гэсэн бид нар бол хүлээлттэй байгаа. Хоёрдугаарт одоо энэ онд бол 2018 онд бол эмийн хөнгөлтөнд бол 29 тэрбум төгрөг төсөвлөсөн. БЦ вирусын эмэнд бол 18.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Өөрөөр хэлбэл нийтдээ 47.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнгөрсөн онтой харьцуулах юм бол төсөв нь бол нэмэгдсэн. Тэгээд нийслэлд бол ойролцоогоор 16 тэрбум хөнгөлтэй юм. Аймаг орон нутагт бол 13 тэрбум төгрөгийн хөнгөлт олохоор тэгээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс бол шийдвэр гаргаад хүртээмжийг сайжруулах зорилгоор 2 тэрбум төгрөг өшөө нэмжсэн байгаа. Тэгэхээр бол одоо хүмүүсийн бухимдал үүсээд одоо болохгүй байх тийм эмээ авч чадахгүй гэдэг асуудлыг бол нэлээд шийдэж өгсөн гэж бодож байгаа. Тэгэхээр үзэгчд маань хөнгөлтэй эмийн жагсаалт шинжлэгдсэнтэй холбоотой асуулт байвал манай студид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын замын үнийн бодлого хариуцсан болоод за хөнгөлтэй эмийн жагсаалт хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна. Шууд утас 1919-ээр та бүхэн сонирхсан асуултаа асуух боломжтой байгаа. Тэгэхээр яг эрцээр төвчж байгаа одоо эмч өрхийн эмчийн тухайд нэг хардлага байна л да одоо үзэгчдийн хэрэглэгчдийн зүгээс ч гэх юм уу. Энэ нь боломжийг өөрөө ашиглаад одоо өндөр үнэтэй эмийг өөрөө хамаатан садан танил одоо талхынхаа хүмүүст их хэмжээгээр бичиж өгөөд тэгээ тэрийг одоо хувьдаа ашигладаг ч гэдэг юм уу. Яг хардах хэрэг нь бол байх зүй хэрэг юм те. Энэ ингэсэн тохиолдолд одоо хяналтыг нь хэрхэн тавьд юм бол хариуцлага нь яаж ноогдох ёстой юм бол. Тэгэхээр урд нь бол одоо захимж орд ороогүй байхдаа захин системд ороогүй өрхийн эмнэлэг эмээсэн ороогүй байхад тухайн эмийн одоо
эмчин хичнээн хүнд ямар жор бичсэн те тэрийг бол ерөөс хянах боломжгүй байсан. Эсрэгээр нөгөө хэрэглэгч хүн нь бол одоо даатгуулагч өөрөө болохоор одоо жороо хит дэмээс одоо нэг бичүүлж авчаад хит дэмээс ангаас очих тэг хяналтгүй байсан бол одоо 2018 оны 4 сарын 1-ээс захимж